бэн дэвтэр. За их чухал үг ээ. Их учир начиртай. За харъя. Бэн гэдэг нь ном, дэвтэр гэсэн үг. За үндсэн утга нь ер нь бол дэвтэр гэсэн үг. Гэхдээ номны тооллогоор ордог. За тооллого гэдэг нь Мерсер багш нь хэлээд байгаа тийм ээ. Жишээлбэл бид нэр кола авах юм бол лаазтай кола авъя, аяга кола авъя, савтай кола авъя гэдэг энэ тэр лааз, аяга, сав гэдэг байгаа нь хятад хэлэнд тооллого гэсэн үг болоод байгаа. Тэ? Нэг ширхэг, хоёр ширхэг ширээ, гурван ширхэг ширээ гэдэг шиг бид нар юм болгоныг аяга будаа авъя, аяга хоол авъя гэд аяг гэд бид нар хэлээд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь хятад хэлэнд тооллого үг гэж хэлээд байгаа. Тэгээд бэн гэдэг нь номны тооллого байна шүү. Гэхдээ өөрөө юу гэсэн үг гинүү? Бэнз. За жишээлбэл 这是我的本子，这是энэ бол 我的миний бэнз дэвтэр. За одоо эхнийх нь бол яг дэвтэр гэдэг үгээр орлоо. Бэнз дэвтэр. Одоо тооллогыг харъя. 你有几本书？你 чи. За чи, чамд, чиний, чамаас, чамаар, чам руу энэ төргээд бүгдээрээ ни гэдэг үгээр л орно. Айгуу гоё. Олон долоон дагвар нөхцөл ерөөсөө залахгүй. Хятад хэл айгуу гоё. Яагаад гэвэл ханц чинь өөрөө нэг утга гаргаад байдгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр ни ханцны учир нь гэс хэлжвэл урдаа нэг хүн гэдэг ханц, ардаа малгай өмссөн жижигхэн хүн гэдэг ханц. Тэгэхээр хоёр хүн зогсож байгаа буюу бие бинийгээ чи, та, чи гэж хэлэх ёстой тийм ээ. Тэгэхээр ни гэдэг нь хоёр хүн зогсож байгаа буюу чи гэдэг ханц байна. За тэгэхээр чамд ёо байгаа. Жи хит хичнээн гэсэн үг. За өмнөх хичээл дээр дуо шоу гэж үзээдсэн тийм ээ. Одоо жи гэж бас адилхан хит хичнээн гэсэн үг. Ялгааг нь нөгөө ялгаа гаргадаг хичээл дээр багш нь тайлбарлана. Окей? Тэндээс үзээрэй. За тэгэхээр чамд байгаа хідэн ширхэг ном байна вэ гинэ. Окей? Хідэн ширхэг ном байна вэ? Тэгэхээр номыг бид нар ширхэг гэж хэлж болдог болвол хятад хүмүүс бэн буюу дэвтэр гэдэг үгээр тоолдог байна. Тэгэхээр чамд хідэн дэвтэр ном байна гэж асуудаг байна шүү дээ. Надад 2 дэвтэр ном байна, 3 дэвтэр ном байна, 5 дэвтэр ном байна гэж ингэж хэлэх нь. За дахиад нэг жишээ харъя. Надад нэг ширхэг ном байна гэн. Тооллого үгээр орж ин тэ. 我有 надад байна. 有 байна. Хөгөө хараарай доошоо буун. 有 нөгөө хоолоогоо дуурайгаад хэлье. 有 我 байна. За энэ бол 3 дугаар хөг шүү. 3 дугаар хөг. Нэгдүгээр хөг нь ямар байлаа? Шулуун явцсан те. Энэ шиг энэ и шүү гэж байгаа юм шиг байсан те. Энэ болохоор 3 дугаар хөг. За надад байгаа нэг дэвтэр ном буюу нэг ширхэг ном. Уншлаа. 我有一本书. 我有一本书. Түүнд бас нэг ном байна гинэ. 他也有一本书. Та хэдгээр хүүг нь хараарай. Нэгдүгээр хүүг байна. Е бас 3 дугаар хүүг байна. Ёо 3 дугаар хүүг байна. И нэгдүгээр хүүг байна. Бэн 3 дугаар хүүг байна. Шу нэгдүгээр хүүг байна. Уншлаа. Та е ёо и бэн шу. За хурд уншъя. 他也有一本书. 他也有一本书. Өнөөдрийн үзэг үг бэн дэвтэр гэсэн үг номны тооллого.